2-3 машин бол гарна. Өдөртөө юу? Тий. Зөвхөн одоо танаа машин төлөө тий. Манай машин бол өдөрт бол энэ Евикохог бол асна. Өдөрт нь бас. Ер нь хичнээн машин одоо энэ хаягдл навчиг ачаад ер нь явж гэн өдөрт. Өдөрт 2-3 модны навчийг шүүрдэхгүй байгаль нэг чигээр үлдээснээр агаарын бохирдлыг одоо 50 хүртэл хуваар ялангуяа агаарт тоосон зэрэг хэмжээгээр 50 хүртэл хуваар бууруулах боломж биднэрт байна. Энийг энэ чигээр нь хадгалах юм бол биднэрт эргээд эдийн засгтаа ажлын менежмент талдаас байгаль орчноос үр ашигтай юмаа гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Сонирхолтой одоо тайлбар өгсөн. Ярилцлага өгсөн танд баярлалаа. Нийгмийн хариуцлагатай байгууллага Цэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Нийслэлийн баруун дөрвөн зам дээр очих агаарын чанарын харуулын хэмжилтийн цэг дээр байгаад ирчээд байна. За эндээс агаарын чанарын хэмжилтүүдийг хийгээд мэдээллийг одоо гадагшаа цацдаг. За энэ хэмжилтийг хийснээр бол одоо баруун дөрвөн зам орчмын агаарын бохирдол ямар байна уу гэдгийг бол тогтмол хэмжиж байд юм байна л да. Гэхдээ энэ одоо хэмжилтийн мэдээ гадагшаа цацж байгааг ард иргэд маань ашиглаж гэнэ үү, амьдрал ахуйдаа хэрэгжилж гэнэ үү гэдгийг бол бид сайн үнэхээр мэдэхгүй байна. Бид энэ самбар ямар одоо учиртай самбар мэдэх үү? Тэр одоо электрон самбар шүү дээ. Мэдхгүй юу? Энэ үү? Тий. Энэ агаарын бохирдлыг агаарын бохирдлыг хэмждэг байна. Мэдхгүй шүү дээ. 2016 гэсэн ба? Тий. Мэдгүй байна. 1520 гэсэн тэр юуны хэмжээ гэсэн дээ. Энэ ямар юм бол? Утганы хэмжээ юм шүү. мэдхгүй. Энд чинь угаасаа зогсоолтол холбоотой шүү дээ. Зогсоолын самбар уу тий? Тий, зогсоолын самбар шүү дээ. Тий. Болно. Энд тавьж болно болохгүй. Тий. Сайн мэдхгүй байна. Чи нэг хотын бохирдлын юу яадаг вэ тий? Утаа мутаалны чанарын. За тий агаарын нөө хэмжилтийг хийдэг самбар байх хэрэгтэй тий. Энийг хин тэгж ашиглах юм. Зургатаар мэдээний доогор явж байдаг шүү дээ. Тэр Улаанбаатар тэр чигээрээ муухай тоос шороотой утаа тэр чигээрээ байгаа юм. Энийг хар сэтгэлээрээ унаад яхав тий. Энэ юуных юм шүү. Нөгөө бензин колонкын юм шиг шүү дээ. Энд агаарын чанарын хэмжилтийн станцаар орж ямар хэмжилтүүд хийдэм байх, цаг холбогдох мэргэжилтүүдтэй нь уулзаж мэдээллийг та бүхэндээ хүргье. Өнөөдрийн байдлаар яг одоо энэ баруун дөрвөн зам орчим агаарын чанарын үзүүлэлтийг одоо энэ самбар дээр яг тухайн 1 м куб агаарт агуулгаж байгаа агаарын чанарын үзүүлэлтүүд одоо энэ дээр гарсан. Жишээлбэл озон өнөөдөр цаг агаар бол 7 градус байна. Озон бол одоо яг дундаж түвшинд байна те. Стандартын түвшнээс 5 дахин их байна да. Тэгээд хөхөрлөг хий агуулмжлалаар яг стандартаас 5 дахин их байна. Бас нэлээ одоо муу түвшинд очсон байна те. Азот тест болохоор стандарт түвшинд байна. Стандарт түвшинээс арай бага л байна. 0.4 байх хэвээр 0.3 мг/м байна. Угаарын хий болохоор стандарт түвшнээс 8 дахин бага харагдаж байна. Тоосчл болохоор яг стандарт түвшинд байж 0.1 гэдэг. PM тоос. Тэгээ энэ болохоор цаг агаарын одоо дулаалттай холбогдлол галгын үйлдэл бас хожим эхэлж байгаа холбоотой байлаа. Тий. Мөн энд яг баруун дөрвөн замдаар бас автомашины одоо бөөгнөрлөл их байдаг те. Энэ талаар холбоотой азотын давхар эсэл бол их өндөр гардаг. Мөн хөртлөгийн сэрхэд өндөр гарах тал байдаг. Хэмжилтээс гадна улаан өнгүүдээр илэрхийлж штэ. Өнгүүдээр илэрхийлж байгаа стандартаас индексээр те дээшээ гарсан хэсгийг энэ дээр гаргаж ах шиг юм тийм ээ. Иргэдэд хамгийн ойлгомжтой бол индекс бол хамгийн ойлгомжтой. Тухайн өнгө одоо шилбэл ногоон байж бол хийх юм байна те. Шар ойл боломж юм байна. Тэгээд улаан байгаад улаандаа басан ч дотор гур байгаа байхгүй. Улаан байх юм бол одоо тухайн осууд одоо маск шивж болно. 70,100 орж ирж гин гээл те. За Баянгол дүүрэгт хязгаарлалтын бус нүүрс түлхээ хоригдж гин гээл. Энэ газрууд дээр яг хийсэн хэмжилт нодингийн яг өдөгөөс гэдэг ч юм уу те. Температур ийм байх үеийнхтэй харьцуулсан судалгаа гоё. Нодингийнхаас ерөнхийдөө 3 дахин бага гарсан байна. Гэхдээ энэ жилийн цаг агаарын юу одоо 5 өнгөрсөн жилийн цаг агаар бол ерөнхийдөө бол одоо нэлээ хүйтэн байсан бас утааны тухайн үзүүлэлт одоо агаарын чанар үзүүлэлт өндөр гарсан байж магадaltaй л да. Энэ жил бол ерөнхийдөө тухайн цаг үед бороотож байсан. Мөн ерөнхийдөө бас цаг агаарын одоо юу дулаанаас очиж галгаа хайцсангүй байгаа учраас бага гарсан тал бай. Гэхдээ энэ нь бол сая яг тэр 100-ны хязгаарлалтын бүс орчимд бол ерөнхийдөө одоо нодингоос бол хайцсангүй бага гарч байгаа. Тэгэхээр энэ 100 тарааж байгаа одоо арга хэмжээ мөн энэ янз бүрийн бичмчний хэмнэлтэд бүтгэх нэвтрүүлж байгаа энэ бүсэд бол ерөнхийдөө үр дүнгээ өгч байгаа ихний хэмжлэлээр харагдаж байна. Нийгмийн хариуцлагатай байгууллага Эко үйлчлэг дэмжигч Хас банк. Улаанбаатар хотын агаарын бохирдлын ихэнх хувийг гэр оролт эзэлж байгаа гэсэн судалгааны үр дүн гарч байна. Бид Улаанбаатар хотын гэр ороолоод нэлээдгүй удаан
дугаарыг хүргэж та бүхэнд нэвтрүүлгийг бэлдэж байна. Гэтэл өнөөдөр агаарын бохирдол ганцхан тэр гэр орооллын түлснээс ч юм уу гэр орооллын иргэдээс биш юм аа. Улаанбаатар хотын нийт иргэдэд байна. Ялангуяа бидний энэ тархинд байгаа агаарын бохирдол үнэхээр их байна. Тэгэхээр үүнийг бид багасгахын тулд энэ тархинд угаарыг нь хөөхийн тулд танилцуулга сурталчилгаагаа Улаанбаатар хотын төв гудамжуудаар хийж байна. Хүмүүст хуулга ярилцлагыг хийж таниулж явж байна. Өнөөдөр агаарын бохирдол ганц гэр ороол гэлтгүй одоо энэ явж байгаа Улаанбаатар хотод байгаа 160 гаруй мянган автоеврийн хэрэгслээс маш их хэмжээний агаарын бохирдол үүсэж байна. За өнөөдөр энэ жил ялангуяа намрын одоо налгар өдрүүд үргэлжиж байна. Гэр ороолын одоо утаа галт төлөв бага байгаа бол харин автоеврийн хэрэгслүүд маань тоо жилээс жилд өдөөс өдөрт нэмэгдэж байна. Одоо энэ дөрвөн зам дээрх одоо харуулын мэдээнээс харахад автоеврээс ялгардаг ЭСО, ЭНО-гийн хэмжээ бол өндөр түвшинд байгаа нь харагдаж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group, Эко үйлчлэг дэмжигч Хас банктай хамтран утаа зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Тэгэхээр зэрэг өнгөрсөн нэвтрүүлгээр бид нийгмийн хариуцлага ухамсарласан MCS компанийн одоо салбар компанийн залуучууд одоо энэ утаа зорилт програмд сайн дураараа нэгдэж за айл өрхүүдээр явж статистикийн судалгаа хийж хүмүүсийн санал бодлыг тамдан сонссон мэдсэн байгаа. Утааны тухай утааны эсрэг энэ арга хэмжээг хэдэн жилийн өмнөөс наацлан эхлүүлсэн манай эрдэс баялаг эрчим хүчний яамныхан маань мэрэгжлийн хүмүүс нь мэрэгжлийн экспертүүд нь инженерүүд нь одоо бидний энэ төсөлд хамрагдаж байгаа утаа зорилт програмын хүрээнд хамрагдаж байгаа айл өрхүүд хороодоор явж яг мэрэгжлийн талын судалгаануудыг хийж эхэлж байна. Ухаанд эрчим хүчтэй холбоотой, цахилгаан үнийг бууруулахтай холбоотой, цахилгаан эрчим хүчний үүсэл, түүнийг ашиглуулах нөхцөлтэй холбоотой, за магадгүй түлшний байжуулах хэлбэрүүтэй холбоотой, нүүрсний холбогдолтой зүйлүүдийг бүр газар дээрээс нь айл өрх бүрээр явж судлаж тодорхой үр дүнд хүрэх дараагийн дугаар мэдээлэх энэ дугаарыг бид та бүхэндээ өргөж байна. Хамгийн гол зүйл цаасан дээр биш бодтой, өгөөжтэй, үр дүнтэй болж байгаа энэ ажилд ард иргэд маань энэ дулааны эрчим хүч хэрэглэгчид маань за ялангуяа түүхийн өрсийг хэрэгжилж байгаа улсууд маань магадгүй энэсээ татгалзаж тэр гонхын аваа тавьчихъя, дулаалгын авчихъя, за магадгүй утаа бар гаргадаг тэр хөлзий зоохын хас зоохын аваа тавьчихъя гэсэн санал сэтгэлдээ бүх хүмүүс маань өргөн нийтээр оролцох хэрэгтэй л байгаа юм да. Энэ дугаар чухам энэ хэлбэрээр өрнөж байна. Хамтдаа хэлцгаая үзэгчтэй. Хамтдаа явцгаая. Эцэг өөр цахилгааны үнийг бууруулж байгаа тухай тэгээд хийн түлшний ус татаас үргэж байгаа тухай. Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг 170 мянга гаруй гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй 100-наас гарч байгаа утаа эзэлж байна. Агаарын бохирдол шалтгаан нь уушгины өрөвсөл, сүрье, зүрх судасны өвчний өвчлөл ихсэж, ургийн ажигтай, төрөлхийн эмгэгтэй төрөх хүүхдийн тоо эрс олширсоор байна. Утаатай тэмцэх талаар хэдийгээр төрийн болон төрийн бус байгууллага хувийн хэвшлийнхэн олон ажил хэрэгжүүлж байгаа ч хоорондын уялдаа муу иргэдийн оролцоо сул байгаагаас шалтгаалan үр дүн төдийлөн хангалтгүй байсаар утаатай эх орныхоо төлөө санаа зовдөг бүх монголчуудаа уриалан дуудаж тэдний бодит оролцоон дээр түшиглэн утаанаас алхам алхмаар салахаар зорж байна. Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах утаагүй Улаанбаатарын төлөө хүн бүр нэгдэхийг бид уриалж байна.
бол 45 га газартай 1200 гаруй өрхтэй 5000 орчим иргэнтэй ийм Чингэлтэй дүүрний гэр хороодоос хамгийн цөөхөн хүн ам гэр хорооны хэсгээс тэрнээс хойш манай хэн хаашаа явах вэ? Хуугаад авчихлаа. усан сангийн уртын хэсэг. Ганц зэрэг усан сангийн дүүргээр. За усан сангийн дээр амын айлууд чамаас холбогддог цаглаанд холбогдсон гэхдээ яг нь газрын албаас зөвшөөрлөгүй хэдэн айл байгаа шүү дээ. Гэр хороолоос Улаанбаатар салаагүй нөхцөл хязгаарч утгаасаа салахгүй гэж би өөрөө миний бол хувийн бодолтой. Ингээд одоо нүүр төлөвлөхгүй гэдэг утгаараа гэвэл одоо цаглагаа халаагаар бүгдээр нь нийтээр нь тавьж өгвөл тийм ээ тогны асуудлыг шийдэж. Айлуудыг одоо орон сууцжуулах гэрлээ тийм үү? Тэгэхээр зэрэг нь орон сууцжуулах асуудлыг хэрвээ хот ингээ шийдэхэр тохиолдолд та бүхэн одоо энэ газраа чөлөөлж өгөх тал дээр ямар одоо саналтай байх вэ? Одоо энэ газраа та бүхэн одоо ямар байдлаар үнэлж байгаа? Зарим нь одоо нэг том юм барьцаа тэрнээсээ илүү газраас илүү баахан мөнгө хэлээд тийм байж дээ. Нотатай тэмцэх бол одоо бүх нийтийн баг үйл хэрэг болчиход байна шүү дээ. Зөвхөн таныг энэ 100 хэрэглэсний төлөө бас гэрээ сайхан энэ байшингаа сайхан яг стандартын сайхан дулаалсны чинь төлөө одоо хөнгөлөё гэдэг одоо улсаас шийдчихэд энэ дагуу одоо эрдэс байлиг эрчим хүчний яам холбогдох журмыг гаргуулах гэж ажиллаж байгаа. Агарын мөрөл муухай утаа тунаалж амар муухай. Энэ зуухнуудыг аргаар энэ утаа гарахгүй юм аа. Айлуудаас утаа гарч ил байдаг. Тэр нэг хоргүй юм байлгүй. Агарын мөрлөө бууруулах зуух юм байлгүй дээ тийм үү? Тэр утаагүй зуух нь ачиж өгч яана л би бодож байгаа. Танах чи сайхан байшинтай байна шүү дээ. Энэ жил одоо шалны халаалт тавиулаад одоо баахан засвар үүсгэж. Нөгөө шалгар халт нэг үү тийм. Үсэндээ агарын бохирдлыг бүрэн арилгасан байна шүү дээ. Бүрэн арилгасан 100% арилгасан одоо тэгээд өвлөн дулаахан өвлжөөсөө баг шиг дараасаа л гэж бод залбираад байж шүү дээ. Тэгээд нэг сая 600 мянга орчмоор тавиулсан байна. Хэдэн квадрат вэ? 45 квадрат. 45 квадрат. Сая 600. Тэгээд тэрний чинь 50% хямдрууд тавьж өгсөн. Одоо тий 800 хэдэн мянгаар тавиулсан. 3600 кВт дотор байх юм бол 50% хөнгөлөд байна. Тэрнээс дээш гарсан тохиолдолд 3601 гэл тооцох юм бол 1 кВт дээр одооний аншаал төлөх тиймэрхүү ойлголт өгсөн шиг л бас нэг. Цааны хэрэглээний дээд хязгаарыг зааж өгч байгаа нь бол манай дамжуулах түгээх сүлжээний даацтай холбоотой дээд хязгаар зааж өгч байгаа. Тэгвэл бас их том авартай, том хэмжээний байшинтай, өндөр хүчин чадлын халаагуур хэрэглээд явах юм бол манай түгээх сүлжээний маань дац дэд станцууд маань дийлэхгүй шүү дээ, тийм ээ. Сард цахилгаанд хэдэн төгрөгийн төлбөр төлж байна? 49. За манайх ч нөгөө хашаандаа шийттэй гэдэг 2500 төгрөгийн бас хөнгөлт хийдэг. Цахилгааны халаагуурыг тавьснаар за цахилгааны халаагуур тавиад тэр үнийг хөнгөснөөр тийм ээ агарын бохирдлыг бууруулах боломж байна гэдгийг одоо та харуулж байна тийм ээ. Тэгээд цаашдсан олон одоо өрхүүд энийг хийх боломжтой. Тэгээд үнэхээр яг одоо танад ороод ирчих орон сууцны айлд ороод ирсэн юм шиг л санагдаж штэ. Одоо тийм л байгаа. Би ч өөр их баяртай л байгаа. Нэг иймэрхүү байх юм бол их баяртай л байгаа. Тэр ямар одоо орон сууцнд ийм ингэ тав тухтай үйлчлэх юм бол орон сууцнд ороход зүтгэж байх хэрэг байхгүй л байгаа байхгүй юу? Хамгийн гол нь өөрөөсөө шалтгаалж бүхнийг иргэд минь хийгээрээ олон ийм халаалтай айл байх юм бол агарын бохирдлыг бууруулахад тодорхой их хувь нэмрээ оруулна шүү. Өөрсдийн чинь эрүүл мэнд урт удаа наслах тэр боломж нь жилээс л одоо олон жилээр амьдрах боломж жаалгадна шүү дээ л гэж урайлмаар байна л да ард юм дээ. За баярлалаа тийм. Байна. Хизээ авсан та нар 100-аа? Манай хаваад сар гарсан болж байна. Сар гар болж байна тий. Авчгаа тэгээд танаас саяхан энэ дээгүүр нөгөө тавихтай зэрэг цаад өрөө халахгүй байх гэж бодоод шалаа ухаад суурь өвстэй гаргаж байгаа. Тэгээд өөртөө суурлуулсан нөгөө доотлын гурвалжин яндаг яхасаа тастам байгаа. Тийм байна. Тэгээд маш сайн алда. Одоо өглөө 7 цагт 8% нүүрс хийгээл тэг маргааш үйл хийж байгаа. Нэг л хийж байна. Гэтэ одоо дулаахан байна л да. Дулаахан байна. Түлшний хэмнэлт гарч байна уу? Түлш сайн хэмнэ. Нөгөө талаар хийсэн бүрэн ш. Одоо манай налахын нүүрс мөрсөн чинь нэг тийм бүрэн тийм шавар мавар байдаг шүү дээ. Тэр өдрөөс чимээс урахгүй ерөөсөө налахыг түлж үзсэн. Налахыг түлж үзсэн тий? Үзсэн. Ерөөсөө юу налах болчихж байна үү тий шавар? Ерөөсөө тэр шавар чинь би өөр хийж үзсэн. За энэ л нөө 2 3 шавар хийчлээ. Энэ лав чулуугаараа гарч ирнэ гэхэд зүгээр
үнс болж гарч ирж байна. Агаарын бохирдлыг бууруулахад ер нь хэн хийх ёстой юм бэ? Энэ төр засаг нь хийх ёстой юу? Ард иргэдийн хийх ёстой юу? Нийслэлийн удирдлага хийх ёстой юу? Хамтдаа хийх ёстой юм уу? Хамтдаа л хийх. Бүгдээр хамтдаа нэгдэж хамтдаа л хийж байна шүү дээ. Зуух ер нь хуучин нөгөө энгийн зуухтайгаа харьцуулахад тэр халж байгаа шиг түлшинд хэрэг хэмнэлттэй байх шиг мэдчих юм. Түлшинд бол аюу хэмнэлттэй шүү дээ. Ер нь сайл халж гэнэ гэж бодож байгаа шүү дээ. Манайх болдгийг сайн халж байгаа шүү дээ. Одоо цахилгааны хэрэглээг 50% хөнгөллөө гэд бас айлуу тэр болгонд хамаг цахилгаан хэрэглээ ажилуулад унах юм бол бас манай цахилгаан эрчим хүчний тэр дэд станцуудын маань хүчин чадал бас тэр болтлон хүрэлцээ муутай байгаа. Нийгмийн хариуцлагатай байгууллага Цэвэр агаар бэлэгдэгч MCS Group. Ухаанд дэлхийн улсынхан зүрх тарихыг нийслэл хэмээдэг юм. Удмын нүүдэлч юуныг унган төрөл хэлээрэн хүрээ гэдэг. Хүрээ. Хүрээлэх, дугуйрах, нэгдэх. Бөмбөрцөг цагаан германч хүрээ загварын сонгодог хэлбэр. Тэнд эцэг хийгээд их элбэр журамт ахан дүүс өтгөс хийгээд нялхсан цөм бүрэн. Агад тэднийх нэг нь эвийн саруул өргөндө мансуурлын хорт хар тамхи татаад хэлбэл юу болгосон. Өрхийн тэргүүн төвчхүү. Өндөр өвөг хүлцхүү. Өрөвлөгт нялхас маань тэсвэрлэхүү. Утаанаас ангид уушгийг угтаан бидэнд байгаль их заяагаа нүгүй. Хахир өвлч ба хамаагүй хамгийн гол нь тархин чүглсэн утаагаан үлдэн хөөцгөй. Угааран танаацгай хүмүүсээ. Таны халал сонирхож байгаа айлууд бас нэлээд байгаа манай дээр. Нэлээд олон айл нөгөө нам даралтын зуухтай дээрээс нь том байшинтай бас газ хэрэгэлдэг айлууд их байдаг шүү дээ. Ер нь 100-ны цагт. Тэгээд өвөл галханд орохороо тийм зуухан дээрээ хоолцоогоо идэг. 100 бол нийт